За хай. Удахгүй цагаан сар болох гэж байгаа гэсэндээ би ерөөсөө цагаан сарын тухай юу ч ярихгүй гэхгүй. Өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр аним хорхоотнууд бараг гадралдаг байх энийг хараад за энэ юу вэ гэхээр ямар нэгэн аимшиг аним ч юм уу эсвэл үхэлтэй холбоотой сайд тиймэрхүү аним дээр ингээд нэг юм цэцэг гарч ирдэг. Тэгээ тэр цэцэг болохоор одоо яагаад иймэрхүү анимтай ингэж холбогдсон бэ? Ийм түүхүүдтэй ер нь ингээд орооцолдсон бэ гэдгийг би өнөөдөр тайлбарлая гэж бодлоо. За энэ цэцгийг болохоор Red Spider Lily гэж нэрлэдэг. Японочууд болохоор японоор болохоор Higambana гэж нэрлэдэг ийм цэцэг байгаа. За тэгээд энийг болохоор ингээ оршуулгын газар ингээ тарьж ургуулд юм байна л да. За яагаад вэ гэхээр энэ цэцэг нь өөрөө ийм хортой цэцэг. Тэгээ тэр хорыг ингээ залгих ч юм уу, амсах, хазах тийм тохиолдолд биш ээ. Тэр цэцгийг нь хэрвээ ингээ хазах ч юм уу те жажлаад идэх ч юм уу тиймэрхүү тохиолдолд одоо хүний дотор мох хайрган хөвлөгээр өвдөн, бөөлж цутгана, суулгана, тэгээ бүр үхэлд хүргэх хүртэл хэмжээний тийм шинж тэмдгүүд ингээ илэрдэг гэж байгаа байхгүй юу. За тийм учраас одоо ингээд хүн ингээд нас барлаа гэж бодоход тэр хүнийг оршуулад тэгээ тэр шарлийнх нь бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд хортон шавжнаас хамгаалахын тулд энэ цэцгийг ингээд оршуулгын газар ингээд тарьдаг байсан. За тэгээд мэдээж оршуулгын газар ингээд ургадаг цэцэг, тарьдаг цэцэг учраас энийг яах ч аргагүй иймэрхүү түүхүүдтэй холбдог болчихсон. Тэгээ ер нь гимгүү хөрхэн хамгаалагчиг тийм үүрэг гүйцэтгэдэг байжгаад иймэрхүү ярианд өртсөн тийм цэцэг байгаад байгаа юм. За тэгээ дээрэс нь яг энээсээ гадна Японы домогт буюу одоо тэр ардын аман зохиолт нь болохоор энэ цэцэг нь тамд ургадаг. Тэгээд сүнснүүдийг хойд төрөлд чиглүүлэхэд нь тусалдаг тийм цэцэг гэж яригддаг байсан юм билээ тэр ардын аман зохиолт нь. За тэгээд Higambana гэдэг нь болохоор Японд нөгөө эрэг гэж орчуулагддаг. Тэгээ энийг болохоор одоо үхэгсэд хойд төрөлд очихдоо ийм гаталдаг санзуу гэдэг нэртэй голын эрэг гэж юм тайлбарлалт юм билээ. За та нар хэрвээ ер нь гадралж ивэл бас ийм янз янзын ийм одоо үхэлтэй холбоотой үхсний дараах тийм сценүүдийг ингээ гаргахтаа нөгөө нэг ийм эрлгийлч ингээл заваар ингээл явж идэв штэ. Хатуураараа ингээл тэгээ тэр завин дээр ингээ яваад нэг голыг ингээ гатлаад идэг. Тэгээ тэр нь болохоор ингээ нөгөө ертөнцид очих тэр зам нь л тэр гол гаталж ингэж очтой юм шиг байна. Тэгэнгუთ тэр голын эргийг нь Higambana гэж нэрлээд байгаа. За тэгээд ардын аман зохиолт нь хүртэл иймэрхүү домгууд байдаг учраас энэ цэцгийг бас иймэрхүү сэдвтэй холбож ярьдаг байх нэ. За тэгээд дээрэс нь яг энэ домогт үлгэрүүдээс гадна яг энэ цэцэгнийх нь өөрийнх нь тэр онцлог шин чанарууднаас бас яг энэ сэдв рүү ингээ оруулчаад байт юм байл та. За тэдэр нь юу вэ гэхээр нэгдүгээр амар богино наслт юм байна энэ цэцэг нь. За тэгээд хавар биш намрын уйлралд ургадаг гэж амар сүн бооз. Одоо ингээл 100 болол халуун болол гой тийм дэлгэр сайхан цагаар биш ингээд өвөл болох гээд хүтэн болох гээд ингээд намар цагийн тийм уйлралд ургадаг учраас бас тэгэж боддог. За тэгээд энэ Red Spider Lily нь болохоор үхээсээ өмнө 2-7 хоног орчим ингээд цэцэглээд тэгээ ер нь бол ингээд үхдэг байгаа. За тэгээ дээрэс нь ийм тод часуулаа өнгөтэй болохоор энэ нас нөгөө цус мөсийг бэлэгдэх ч юм уу те тэрнтэй төстэй учраас бас тэгэж ойлгогддог. Тийм бахнэ. За тэгээ зөвхөн Японч гэлтгүү Хятад, Солонгос ер нь Зүүн Азийн орнуудад энэ цэцэгтэй холбоотой угийн нэг тиймэрхүү те нөгөө ертөнцид аваачдаг үхэл болон хойд настай холбогддог гэдэг ойлголтууд тэр Зүүн Азийн орнуудаар угаасаа ингээд тарцсан байдаг учраас иймэрхүү зүйлтэй холбогддог байх нэ. За тэгээд угаасаа нөгөө нэг иймэрхүү домогт яриа янз янзын зүйлүүд байдаг учраас мухар сүсгийн тийм ойлголтууд ч гэсэндээ айгүйх байд юм байна. За хэрвээ та нар энэ цэцгийг гэртээ ингээд авчрах юм бол гэр чинь ингээд шатнаа, ямар нэгэн байдлаар шатна. Эсвэл ингээд тэрийг энэ цэцгийг ингээд авчирсан газарт ямар нэгэн байдлаар золгүй үйл явдал за тэр нь бүр үхэл байх магадaltaй гэж үздэг. За тэгээд дээрэс нь одоо та ингээд хаан чи мэдгүй ингээд хин нэгэн уулзаагүй ч юм уу ойр дотныхон ч юм уу эсвэл таньдаг нэг хүнтэйгээ таарлаа гэж бодоход тэр таарсан газар чинь одоо энэ цэцэг Higambana гэдэг нэртэй цэцэг ингээд ургацсан байх юм бол энэ баг ингээд хоёрын сүүлийн уулзалт гэдэг тийм тохиомхой болдог гэж бас үздэм билий. Маш эвгүй байгаа зэрэг. Одоо энэ улаан өнгө нь болохоор яг иймэрхүү юмнуудыг ингээ бэлэгдээд байгаа ч гэсэндээ улаанаас өөр өнгөтэй одоо энэ лили цэцэгнүүд байгаа шүү дээ. Тэд нар нь болохоор амар гоё тийм эерэг ад жаргал эрүүл мэнд ч гэдэг юм тиймэрхүү зүйлүүдийг илэрхийлдэг гэж байгаа. Энэ өнгөнүүд нь ямар нэмийг бэлэгдэв юм бэ гэхээр цагаан нь болохоор шин эхлэл, шинэлэг байдал, эрүүл мэнд, за шар нь болохоор ад жаргал, гэрэл гэгээ, мэрэгэн ухаан, нөхөрлөл гэж байна. За ягаан нь болохоор эмгтээлэг байдал, хайр дурлал, гоо үзэсгэлэн, хүсэл тэмүүлэл гэдэг зүйлийг илэрхийлдэг юм байна. За тэгээд цэнхэр өнгөтэй заяа. Цэнхэр өнгөтэй нь болохоор яадаг вэ гэсэн чинь угаасаа цэнхэр өнгөтэй ийм Spider Lily байдаггүй гинэ. Тэнгууд
Та нар хэрвээ санджээвэл Kimetsu no Yaiba дээр энэ цэнхэр өнгөтэй Лили, Spider Lily цэцэг ингээ гардаг заяо. Та нар музааныг мэдэн штэ. Гол дур, дайсны гол дур. Тэгээ музаан болохоор яг энэ одоо хөх энэ сараан цэцгийг, Лили цэцгийг маш олон зуун жилийн турш ингээ хайж байгаа тухай гардаг. Би спойлердаг байх гэж найдаж байна. Яг л одоо баг бүгд л үтсэн байлгүй гэхгүй юу. За sorry. За тэгээд яг энэ юун дээр болохоор Kimetsu no Yaiba дээр болохоор цэцэг нь жилд 2-3 өдөр л өдрийн цагаар цэцгэлдэг гэж гарч иж байгаа байхгүй юу? Одоо тайлбарлагдсан байгаа. Тэгээд дараа нь буцаад ингээд хаагдаад одоо хатаад том тийм гидгтэй юм хогийн ургамал шиг ингээд болчдөг. Тэгэхээр ер нь бол олоход маш хэцүү байдаг. Тэгээд муза яагаад энийг тийм олон зуун жилийн туршид ингээд хайгаад олж чадахгүй байгаа вэ гэхээр тэр чинь нөгөө өдрийн цагаар ингээд гадагшаа гарч болдоггүй шүү дээ. Дандаа шүн байдаг. Тэнгуут нөгөө нэг хайгаад байгаа цэцэг нь дандаа өдрийн цагаар ургадаг. Тэгээд хичнээн ингээд доороо мангар болон ингээд цэрэгтэй байлаа ч гэсэндээ тэдэр нь ч гэсэндээ бас адилхан өдрийн цагаар явж чаддгүй учраас энэ цэцгийг олоход музаанд айгүй амар хэцүү байдаг гэж тайлбарласан байгаа юм. Тэгэхээр музаа энэ цэцгийг олцгол юм бол өдрийн цагаар гарч ирдэг болно гэсэн үг. Тэгэхээр мэдээж дийлдэшгүй аимшигын гаруулнаа гэдээ ойлгочих болно. За тэгээ энэ дээр нэмэлт нэг сонирхолтой гоё юм хэлж өгөхөд заяа. Танжирогийн ээж нь штэ. Танжирогийн ээж нь яг энэ цэцгийг хаан цэцгэлдгийг мэддэг байсан гэж байгаа заяа. Тэгээ бүр Танжирог ингээд бага байхад нь яг энэ цэцгийг ургадаг тэр газар дагуулж явж исэн гэсэн. Тэгээ тэр нь болохоор яаж мэдэгдсэн бэ гэхээр энэ манга дээр л гардаг юм шиг байгаа. Би манга нэг сайн уншдаггүй. Ер нь анимыг дандаа яг ингээд видео хэлбэрээр нь үзэх туртай. Манга ерөөсөө уншдаггүй болохоор мэдгүй байж магадгүй. Тэгээ энэ хэсэг ингээд манган дээр гарсан байж магадгүй. Тэгээ яасан бэ гэхээр ингээд Руигийн эсрэг юм тулдаан дээр ингээд хиний Танжирогийн нүд нь ингээд амьдрал нь ингээд нүднийх нь өмнөр ингээд гялалцдаг. Тэнгуут яг тэр үед яг тэр дурсамжийн сидэрж явах үед яг ээжтэйгээ хамт тэр цэцгийг ингээд харж исэн бага насныхын дурсамж нь ингээд орж ирдэг юм шиг байна. Тэгээ тийм үзэгдэл гардаг гэсэн. Тэгээ магадгүй аним дээрээсээ гарч ирсэн байж болох юм. Би тэрийг санахгүй байж магадгүй. За ямар ч сан Танжирогийн ээж нь энэ цэцгийн ханаагааг мэднэ. Тэгээ Танжирогийн дурсамжинд тэр газар нь ханаагааг мэдчих боломжтой юм байлээ. Тэгээ бусад аним дээр гардаг тохиолдлууд нь гэх юм бол миний санахаар Дороро дээр гардаг. Тэгээд Tokyo Ghoul дээр гардаг. Тэгээ Inuyasha дээр бас гардаг гэсэн. Гэхдээ би тэр хэсгийг мэдгүй хараагүй юм байна. Тэгээд өөр чин за мэдээж Kimetsu no Yaiba дээр гардаг. Hell Girl гэдээ бас нэг кино дээ. Аниме дээ. Тэгээ тэрэн дээр гардаг. Тэгээ өөр чин юу лээ? Нилийн олон юм дээр бас гардыг мэлээ. За тэгээд ямар ч сан энэ цэцэг маань уул нь маш гимгүү бараг яригдж байгаа ойлгож байгаасаа эсрэгээр байх ёстой тийм цэцэг байтал оршуулгын газар ингээд ургадаг тарьдгаас нь болоод иймэрхүү төвхтэй холбдог болчихсон байх нэ. Тэгээ одоо таад маань ямар нэгэн анимны opening ending дээр ч юм уу иймэрхүү цэцэг ингээ гарч ирэх юм бол за ер нь юу үүдэж шүү. Энд ямар нэгэн гол дүрэн ч юм уу тэгээ чухал үүрэг өрөөлтэй нэг дүрэн ингээ өгөж таарах юм байна. Золгүй явдал болох юм байна гэдэг тийм мессежийг бол авна гэж ойлгож болно. Тэгээ өнөөдрийн бичлэг ийм байла. Дараачихын бичлэгээс өөр аним дээр гардаг иймэрхүү сонирхолтой юмнуудыг тайлбарлая гэж бодож байгаа. Гэтэ дундуурнаас нөгөө нэг юм хүм иддэг бичлэг шиг шал далийн юмнууд ингээ ороод ирчих магадгүй шүү. Тийм болохоор яг дараагийн бичлэг амлаж чадахгүй. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай. Хайртай шүү. Бас сар шиндээ сайхан шилээрээ.